Эрхэм барилгын алд Жанжин Сүбаатарын нэрмжит Сүбаатарын ба байлдааны болон хөдөлмөрийн гарын удаан төгөөтөнд үндэсний матан сургуулийн 2023-аас 24 оны гишээдийн жил гисэн сонсогчид гадаадын цэргийгтэй сургууль сурч сонсчдын цэргийн тангараг ёслол ажиллагаанд нээлтгүй жагсан үндэсний матан сургуулийн сургууль цэргийн алба хариуцсан тэгүндийн захирал орондоо нэгсэр бол. Эрхэм нөхдийн амрыг ирээ. Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн. Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн. Иргэний цэргийн үргэ. Үнчээр биелүүлж. Өвгдөөцийнхээ ариун гал болон болсон. Монгол улсынхаа халдшгүй дархан байдлыг. Амьд үл хайрлан. Батлан хамгаалах. Их орон. Төр. Ард түмэндээ ангайлан хангалттай. Орондоо цэргийн анхан шатны бэлтгэл сургуульд хамрагдсан сонсогчдоор Монгол улсын цэргийн тангараг гүйцсэн сургуулийн төвийн дарга дэд хурлаа бат хөх. Ирээдүйн зорилго мэрэгжил багаас хүсэж ирсэн юм болохоор айгүй их сэтгэл хөдлөж, айгүй их сандардаг юм байна. Айгүй огшдаг юм байна. Би хизээд цэргийн амьдрал ийм сайхан гэдгийг 14 хоногийн дотор мэдэрч амжаагүй. Үнэхээр их сэтгэл хөдлөж байна. Маш их бахархаж байна. Манай хүүхэд одоо энэ сургуулийн одоо урилгыг авч орсон. Тэгээ одоо жаргалан генералаас урилгыг авч орсон. Тэгээ одоо би өөдөө баярлж байна. Хүүгээрээ их бахархаж байна. Энэ сургуулиар ч их бахархаж байна. Өнцөг их сургуулиар. Үндэсний хамгаалалтын их сургууль дээр цэргийн анхан шатны мэдлэгт ингээд суралцаад төгссөн байна. За тэгээ миний мэргэжил өөрөө юм давхар цэргийн иргэний мэдлэг анхан шатны мэдлэгт суугаад амжилттай хамгаалж хос тангарагтан мэргэжилтэн болсондоо би баяртай байна. Миний хүү өнөөдөр цэргийн тангараа өргөөд орчин албаны улсад эдгээрийн цэргийн дээд сургуульд сурах гэж байгаад баяртай байна. Мөн үүнээс гадна хамт тангараг өргөсөн сонсогч нартаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Миний хувьд яг 34 жилийн өмнө намрын өнөөдөр болсон гэж цэргийн тангараа өргөж исэн ийм үйл явдал болж исэн. Өнөөдөр бас та бүхэнд донд миний хүү бас цэргийн тангараа өргөж байна. Энэ бол ариун ихэн ийм сайхан үүрэг хүлээж байгаамаа. Та бүхэн маань ихийг сурч ихийг мэдж улс орондоо хэрэгтэй хүн болоосаа гэж хүсэж байна. Та бүхэнд өргөсөн Монгол их орон, Монголын төр ард түмэндээ өргөсөн ариун тангараг бол хизээд Монгол улсын төлөө зүтгэе гэсэн тэр үг зүрх тархинд ч нүгний шингээстэй үргэлж хадгалаастай байгаасаа гэж хүсэж байна. Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Эрдэм студ